Шөнийн харуул Рембрандт ван Рейн 1642. Шөнийн харуул хэмээх энэхүү гайхамшигт бүтээл нь Нидерландын зураач Рембрандт ван Рейний уран чадварын оргил бөгөөд 1642 онд бүтээжээ. Албан ёсны нэршлэн Ахмад Франс Баникокийн удирдсан 2 дугаар цэргийн салаа хэмээх энэ зураг нь зөвхөн бүлэг хүмүүсийг дүрсэлсэн хөрөг бус хөдөлгөөний дунд буй амьд агшныг гэрэл ба сүүдрийн хосолсон хүчээр илэрхийлсэн сэтгэл зүйн гүнгүнзгий уран дүрслэл болсон байдаг. Түүхэн нөхцөл 17 дугаар 100 бол Нидерландын алтан үе. Худалдаа, шинжлэх ухаан, уран зураг, нийгмийн бүтэц гүнгүнзгий хөгжсөн он цаг байв. Цэргийн хамгаалтын салаанууд нийгмийн оршихуйн чухал нэгж болж өөрсдийн нэр хүнд хүч чадлыг мөнхлөх зорилгоор зураач нарт бүлгийн хөрөг захиалах нь түгээмэл үзэгдэл байлаа. Харин Рембрандт энэ уламжлалыг эвдэн зураг амьд хөдөлгөөн, сэтгэл зүй, драматизм бүхий өрнөлт бүтээл болгон хувирсан нь уран зургийн хөгжилд томоохон эргэлт болсон юм. Арга барил. Майланг дааван дээр тосон будгаар зурсан энэхүү бүтээлд Рембрандт chiaroscuro буюу зургийн нэг талаас нь тод гэрэл, нөгөө талаас нь сүүдрүүлдэг аргыг ашигласан. Тенебризм хэмээх гэрэл сүүдрийн эрс ялгарлыг ашигласан гүн уур амьсгалтай орчныг бий болгосон. Түүний биерийн татлага бүртээ будгаа өтгөн зузаан давхраг үсгэж зурагт бийт чанар хөдөлгөөний амьд мэдрэмжийг оруулсан. Баруун дээд талаас тусч буй гэрлийн цацраг нь төвийн дөрүүдийг онцлон арын дөрүүдийг сүүдэрт умбуулна. Ингэснээр зөвхөн нүдэнд үзэгдэх бус ёс суртахууны төвлөрөл үүсч нийгмийн бүтэц хэн эрх мэдэлтэй хэн захирагдж байгаагч харуулна. Ард талын архитектурын элементүүдийг аваад үзвэл чулуун хаалга, ханыг бүрхсэн бүдэг геометри, хотын хаалга мэт бүтцэн орон зай, урагш болон хойш чиглэсэн өргөтгөл үүсгэж дөрүүдийг бодит амьдралын нэг хэсэг мэт гүнгүнзгий болгосон байдаг. Дөрүүдийн харилцаа. Ахмад Франс Баникок төвд байрлах тэрээр хар хувцас улаан бүстэй. Түүний баруун гар тушаал өгч буй мэт. Харин царай нь төвшин удирдагчин шийдэмгий байдал илэрхий. Арьсан бэйли, тансаг малгай нь түүний нийгмийн байр суурь, эрх мэдлийн илэрхийлэл юм. Дэслэгч Вильям ван Рутенбург алтан шар өнгийн тассан хувцас цагаан өмдтэй. Ахмадыг даган хүндэтгэлтэй алхаж буй дүрслэл нь цэргийн дэг журам, эрх мэдлийг тодтгоно. Гэрэлтсэн охин. Алтан шар хувцастай дахианыг саруугаар нь бүсэлсэн буй нууцлаг дүр. Түүний гэрэл дунд зогсох байрлал нь салааны сахиус эсвэл тулаанд амьд үлд хитгэлийн дүр төрх байж болно. Тогтоон ажилваас гунигтай асад ширтсэн харц нь энэхүү тулаан зөвхөн бие махбодын бус сэтгэлийн сорилтолхыг илэрхийлнэ. Буудлах хийж буй цэрэг. Баруун хэсэгт байрлах энэ дүр мушкет буугаан чиглүүлсэн, булчин чангарсан, хөмсгөн зангирсан төргөн үйлдэл, хүч хэрхэг уур амьсгалаар бүлгийн өрнөлт, сэтгэл зүйн хорцнол байдлыг дүрслэнэ. Бөмбөрчин. Зүүн болонд инээмсэглэн бөмбөрөөн цохиж буй түүний эрч хүч, уян хөдөлгөөн, гоёмсог чамин хувцас нь салааны хэмнэлийг удирдан чиглүүлж буй мэт. Цэргийн жагсаалын сэтгэл хөдлөлийг хөгжимчний дүрээр илэрхийлсэн нь уран сайхны тансаг нээлт юм. Арын бүдэг цэргүүд. Зарим нь алсын бараа ширтэж, зарим нь чимээгүй, бүдэг царайтай. Тэд бол нийгмийн сүүдэрт үлдэгчд. Царайны хувирал багтай, дүрслэл нь анзаарагдах төдий боловч энэ бүдэг байдал нь нийгмийн бүтцдэх мартагсдын дүрлээ. Арын чулуун бичээс. Зургийн арын хэсэгт дөрүүдийн цаад талд байрлах чулуун хавтан дээрх бичээс олон хүний сонирхлыг татдаг. Энэ Амстердамын цэргийн 2 дугаар салааны гишүүдийн нэрсийг жагсаан бичсэн хэмээх нь бий. Ойролцоогоор 18 хүний нэр бичигдсэн байгаа ба Франс Баникокоор эхэлж цааш үргэлжилсэн байдаг. Энэ бичвэр нь хуучин галланд хэлээр бичигдсэн агаад энэ хавтан нь бодит биш. Зураач өөрөө зураг дотроо шингээж өгсөн гэж үздэг. Олон зууны туршид хадгалагдсан үлдэхтэй өдгөө энэ бичвэрийг шинжилэн засах ажилч одоо үргэлжилсээр байгаа билээ. Аслалт. Рембрандт дөрүүдийг цаг хугацаа орон зайн гүн рүү оруулсан мэт драматик зохиомж бүхий тайзан дээр байрлуулж байсан. Арын хан, хаалга, чулуун шалны бүтцэн бодит байдалтай мэт мэдрэмж төрүүлж гол дөрүүдийг улам тодтогч өгсөн. Арын гэрэл нь зөвхөн техникийн шийдэл байгаа зогсохгүй, цаад утгаараа гэгэрэл, үнний гэрэл, удирдлагын хүч хинт байгааг харуулдаг философийн хэрэгсэл юм. Ахмадын гутланд орох гэрэл нь түүний зам гэрэлтэж байгааг илтгэнэ.
зарим дүрийн биеийн хазаалтын өнцөг үйл явдалд бэлтгэж буй эсвэл альва зүйлд эргэлзэж буй сэтгэл зүйг илэрхийлнэ. Царайны химээс нь аваад үзвэл хүний сэтгэл зүйн хариу урвалын бодит илэрхийллийг гаргаж өгсөн баг. Сүүдэрт орших элдний иш, далбааны хөвөө, түүхэн орон зайн гүн гүнзгий байдлыг бүрдүүлнэ. Шөнийн харуул бол зөвхөн цэргийн өрөг биш. Энэ бол удирдлага ба дагалдагч, гэрэл ба харанхуй, өөрөх хариуцлага ба мартагдах эрсдэл, хувь хүн ба хамт олонны харилцааг дүрслэн өгүүлсэн гүн ухааны бүтээл юм. Рембрандтад энэ зургийг амьдралын тайз мэт харуулсан бөгөөд хүн бүр өөр өөрийн үүрэгтэй, өөр өөрийн байр суурьтай оршиж буйг уран сайхны төвшөнд мөнхөлж чадсан. Шөнийн харуул гэдэг зураг бол өнгө гэрэл, орон зайн зохиомжийн оргил бөгөөд дөрүүдийн сэтгэл хөдлөл, түүхэн үнэн, уран зургийн техникийн төгс илэрхийлэл юм. Энэ бол зүгээр нэг зураг байгаа зогсохгүй. Энэ бол хүний мөн чанар, нийгмийн бүтэц, эрх мэдэл, дотоод тэмцлийн хууль юм. Рембрандт зөвхөн харуулын цэргүүдийг бус хүний оршихуйн гүн гүнзгий мөн чанарыг зурсан. Энэхүү бүтээл өнөөдөр Амстердамын Рикс музейн зүрхэнд оршсоор байгаа. Жил бүр сая үзэгч түүнийг зөвхөн харж биш, мэдэрч, түүнд уусч, өөрийн дотоод тусгалтайгаа учирдаг. Тийм ч учраас шөнийн харуул бол үрд амьд, үрд гэрэлтсэн бүтээл юм. Рембрандт ван Рейн 17 дугаар зууны Нидерландын уран зургийн алтан үеийн төлөөлөл хүний дотоод ертөнцийг хамгийн гүн гүнзгий харуулсан зураачтай нэг. Тэрээр 1606 онд Лейден хотод мэндэлсэн аав нь сал үйлдвэрлэдэг тэрэмчин, ээж нь талхчин айлын охин байв. Даруухан гаралтай ч уран зурагт сонирхолтой хүү эрт үеэс дүрслэх урлагт татагдсан байдаг. Рембрандтад Лейдений их сургуульд суралцсан ч тун удалгүй уран зургийн сургууль руу замаа эргүүлсэн. Залуу наснда Амстердамд ирж өөрийн урлан нээж, шавнар сургаж эхэлсэн байдаг. Түүний амьдралын эхний жилүүд амжилтаар дүүрэн байсан ч хувийн амьдрал нь зовлон бэрхшээлээр тасрахгүй байлаа. Хайртай эхнэр, дараа нь хүүхдүүдээ алдсан. Үлдсэн амьдрал нь өр санхүүгийн гүн хямрал донд өнгөрсөн байдаг. Гэвч Рембрандтад огт бууж өгөлгүйгээр зурсаар амьдралын хүндийг нуруундаа үрч явах зураач урлагтаа үнэнч байж чадсан. 1669 онд Амстердам хотод нас барсан ч түүний дотоод ертөнц ажигч гярхай сэтгэлгээ өнөөдөр ч дүрслэх урлагийн түүхэнд амьд хэвээр хадгалагдаж байна.